Буцаага чанаж болгоод хөөрхий. Надад дотор нь юу ч ахгүй. За ямтаж дүүдэлээд нэг хурууны линк цагчлаа тэгээд. Hello guys. Яг одоо ChatGPT ашиглаж хоол хийж үзэж байна. Би бол хоол ихтэй үнэхээр тааруу. Гэхдээ химэл оюуханы гэж тад хоол хийж чадах юм бол би насаараа ганц би байна. За зэста муур хат. Тэр үнэхээр гоё хоол хийж чадах юм бол ачиг гэж хоол хийж чаддаггүй мянган залуучуудад маш их тус болно гэдэгт итгэлтэй байна. За тэгээ миний хөөрхнүүдэд лайк дараа subscribe дараа дэмжгээ битэн мартаарай. За тэгээд химэл оюуханы гэрчлээд амттай хоол хийж чадах нь үгүй хамтаа яг одоо үзцгээе. За би ерөөхдөө ингэ бичиж асуучих гэж бодлоо. Би Монголд амьдардаг юм аа. Надад солонгос хоол хийхэд минь туслаач. Ямар хүнс авч яаж хоол хийх бүх зааврыг хэлж өгөөч. Мэдээж хэцүү биш, амархан биш. Материал нь Монголд байдаг. Зөвлөө ингэж хайгаад үзье. Bibimbap гэнэ үү? Энэ ямар хоол лээ? За, окей. За надад бол хоол хийх жорын бичсэн байна. Тэгээ орцсон биччихсэн. Тэгээ хийх аргыг бас бичээд өгсөн байна. Окей. За тэгвэл хамсаа химэл оюуханы хийсэн зааврын дагуу хийж үзсэн тий. За ерөөсөө хүнсээ зөвлөлөө. За тэгэхээр бид яг одоо хоолнд орох хүнсүүд бол зөвлөлөө босчлаа. Химэл оюухан яг ямар заавар өгөх нь хамтаа харцгаая. Хийх арга: нэгт удаага жигнэх хэрэгтэй гинэ. Сэлээ. Бусыг ингэж хийх юм болов. За окей, удаага дээл агшаачлаа. За одоо болохоор ногоо бэлдэх, луунгаа нэмгэн савх хэлбэртэй хэрчээд баг зэрэг гүнжтийн тосонд хуурна. Окей. Савхшиг хэрчээрийг суучаас савхшиг хэрчилээ. Аас гараа байсан. Дөрмийн дагуу гараа байсан. Умс нь ерөөхдөө умсаа. Нэг ганц хоол зүгээр хийж чадахгүй байх тээ тийм юм. За ёстой нэр 90 муу татвалдаа л нэмтэй хоцрлоо. Бид ингээ хуруугаа гэмтээсэн чинь хэдүүлээ өргөжлүүлээд хоол хийнэ. Одоо хэдүүлээ хуурна. За дараачих нь болохоор өргөс тэмхээ нэмэн хэрчээд давалцаж амраагаад баг зэрэг хуурна гинэ. Хөөрхий өргөс тэмх дууссан чинь ардаа. Надад дотор нь юу ч ахгүй. За авчлуул яах вэ? За одоо чи хийдүүлээ болгоомжтой л үзэхгүй бол ер нь бол утга шиг бол тоглоом биш шүү. Өдөр ерөөсөө юу шийдэв? Тэгээ бараг хоол ичих аим үзчихнэ. Яана. Луунга бараг түлчлээ шүү дээ. Өрөөс тэмхээ жоохон хуурна гэсэн байсан. Баг зэрэг хуураараа гэсэн учраас одоо бараг болсон байх болов уу гэж бодож байна. За өрөөс тэмхээ хуурчихсан. Бас луунгаас нь дэргэд хуурсан. Гэтэ жоохон луунга түлчихсэн. Ямтай ч энэ хоёр бол амжилттай боллоо. За одоо болохоор байцаа эсвэл бууцаагаа чанаж болгоод шар буурцны соусаар амтлана гэж байна. За надад бол байцаа байгаа. Тэгэхээр байцаагаар хэдүүлээ хийчихье. За одоо болохоор мөөгөө нэмгэн хэрчээд хуурна гинэ. Дахиад хэрчих. Мөөг бол миний хүн дуртай хүмүүсүүд бол ялч хүнийг. Гэтэ ингээд би ингээд хуруугаа эсхэн барин байж ингээд хоол хийж гинэ гэдэг бол энэ хүрээ амжилттай болчихсон бол маш олон одоо өмнө хийсэн шиг хүмүүсүүдийн тий хоол хийж чаддгүй хүмүүсүүд бол үнэхээр хэрэгтэй зүйл болох болно. Тэгэхээр миний энэ жижиг золиос бол ялч уу гарах хэвээр золиосуудын нэг байсан баха гэж бодож байна. Одоо хэдүүлээ мөөгөө хуурах хэвээр гэж заавалсан. Тэгэхээр мөөгөө хуурцгаа. Ингээд нэвтэлсэн. За ямтаж дүүдэлээд нэг хурууны линк цагчлаа. Тэгээд тэр ирэх хүртэл уртач нэг гаргаж болохоо хоолоо хий та. За одоо болохоор өхий маха нэмгэн хэрчээд дахиад нэмгэн хэрчих юм уу? Тэгээд сармис шар буурсны соус өмчтний тос баг зэрэг гочучангаар амтлаад шарна гинэ. За ямтаж маха хэдүүлээ шарах юм байна. Тэгэхээр хамт байгаас тий. Энэ хоолыг дуустлаастай хамт байна шүү дээ тий. Гэж байгаа шүү. Лайк дараа subscribe дараа хамт байгаарай.
Мах минь энэ байна. Ер нь хөлдөө махаас илүү бисгэлэн мах хамгийн аюултай гэдэг байгаа. Яг ингэ болцгонцаагаар гараа авчих боломжтой. За амтлагаан гэх юм бол жоохон хэдүүлээ энийг юу гэдэг нэг улаан өнгийн дээрц шиг юм бок мөн мал гэдэг нэг амтлагчаар дээр бас амталж үзье. Махаа хэдүүлээ бас жоохон цуугаар бас амталчих. Юг сүгнэ. Тэгээ цуугаар болон эмэнгээр амталчих. За махаа амталчлаа. Одоо хэдүүлээ ингэ юмнууд дуусчтанд орчин. Хоол хийнээс холион бандын чинь дөө залуусаа. Одоо болохоор өндгөө шарж шарт цайхгүйгээр хагас болгож бэлтгэнэ. Окей. За өндгөө хагас дутуу болгон гэсэн учраас хагас дутуу болгочлоо. За мах бэлэн. Одоо энэгээр бүх юмыг ихэд бэлэн гэсэн. Окей. За ингээд ирэхэд бол хоол маань хийж дууслаа. Одоо ганцхан шат үлдсэн. Тэр болохоор юу вэ гэхээр агуу 2 шат үлдсэн байна. Тэр болохоор юу вэ гэхээр хоолыг угсрах болон амтлах гэсэн даруул байгаа юм байна. Тэгэхээр энэ хоёрыг хийхэд л ирэхэд хоол маань үнэхээр дуусах юм байна. Яа. Том аяг эсвэл тавг авч доод талд нь будаага тавина. Окей. Доод талд нь будаага тавьцгаая. Том тавг мөр бол энэ байна. Будаага тавина гэсэн. За сайхан тавьж ин да. Хамгийн доод талд нь бол тавих юм байна. За будаага тавьчлаа. Одоо болохоор будаан дээрээ бүх ногоо махаа тойруулна гинэ. Хэдүүлээ махаа тойруулъя. За махаа тавь нэг талд нь тавих юм байна. Ногоогоо тавих юм байна. Зя тавлаа. За бидний хоол яг одоо үнэхээр дуусчлаа guys. Ёо. За надад хоол нь дуусчлаа. Өө нэрээ амлагчсан дээр хэдүүлээ нөгөө бодлож авсан энийга ийм дээрээс нь би энийг бас хөргчнөөс олсон. Тэгээ барыг дуусч байгаа юм билээ. Тэгээ одоо шавхаад энэ хоёрыг хоолн дээр түрчээ. Окей. За бидний хоол бэлэн боллоо. Харахад билүү guys. 1 2 3 За бидний хоол ийм болсон. Bibimbap. Зөвлөж байгаа. Bibimbap. Энэ хоолыг хийхэд хэлбэр бөгөөд орцууд нь Монголд олдод сайтай та туршаад үзээрэй. Танд илүү наривчлсан заавар хэрэгтэй бол хэлээрэй гэж байна. За ингээд чат GPT ашиглаж ингэж хоол хийсэн байдаг юм. Энэхүү болсон хоолоо би бол идэхгүй. Гэтэ хүнээр хэдүүлээ яг хэдэн оноо өгөх нь одоо мэдцгээе. Гэтэ аим өнөрчнө. Яг фейлсэн жоохон зүйл байгаа. Тэрний үг гэхээр лоунгаа ингээд түлээд мөөгө түлцсэн. Тэгээд махаас түлцсэн. Гэтэ айгуу гоё хамттай гэдэгт бол би итгэлтэй байна. Ямар ч тийм давсалт байхгүй. Яг бодит үнэн. Нэр нь үнэлж хэлсэн юм. Чи тоогоор гараараа үзүүлээрэй заяа. Юу гэдэг вэ? Bibimbap. Монгол bibimbap. Хоёр оноо really? Bibimbap юм ээж юм аа яа. Тэ юм мэж. За нэр. Яг өмнө нь нэх юм дээ. Амьдралдаа юм bibimbap авсаж үзсэнгүй. Гэхдээ найзаа би бэлгийн чинь дуусахаар идэв шүү. Ансч зөө. Орхотат зүрх. Өндөг. Эжэн бас юу? Би энэ идгүй жаах. Я дана хүмүүс. Араас хэдэн байгаа вэ? Ун тасрахаа. Яа. Аавсараа. За тэгээд хиймэл оюун ухааны тусламжтайгаар ийм онцтой хоол хийлээ. Тэгээ хэрвээ танд video таалагдсан бол сонирхолтой байсан бол та лайк дараа subscribe дараарай. Дараагийн контентоор уулзцгаая.